Хөөхн ажиллахаа болчихсон балах дуртай гэрээсээ хөөгдлөө. Эмнэлэг твтэж хэд хонож эмчлүүлээд гарав. Гэртээр цаалгаа зөглөө. Эмбэ? Би байна. Ир хүний нэрнээс цаашгүй амтай. Цаашаа далтар. Чи намайг юугаараа хаалга зөгж байна гэж бодож байна. Заараа. Багш хичээлээ зааж байтал Вовко 20 минут хоцорч ирлээ. Чи яагаад хичээлээс очров? Би хичээлдээ явах гэлээж 10 рублийг гэртээ алгалгачаад. Тэгээ чи хайж болохт нь туслав. Тусалсан. Тэгээ яас удаа хайдیں۔ Уг нь хурдан л олсон л тоо. Тэгээ ээжийг ажилдаа явтал нь дээр нь гişээ зогсоор байгаа очирчлаа. Хоёр бэр дуулслаа. Ёгшоо, юу вэ? Гожижинхэд яагаад ийм олон ном тэрчээд явж байгаа юм бэ? Юу л да. Цаг өөр болоод бид нар биш, харин манай үйлчлүүлэгчид хүртэл өөрөө өөртөө үйлчилдэг болцсон. Бид нар хүслээ хэлэхээр би хүслийг нь биелүүлэхэд хэрэгтэй ном, гарын авлагыг нь олж өгдөг. Дараа нь тэд нар өөрсдөө бүгдийг нь хийнэ. Тэгээд чиний хүн чи ямар хүсэл хэлсэн юм бэ? Нэгд нь хоол, хоёрт нь мөнгө, гуравт нь хөхүүлж дуур тавих хүсэл захиалсан юм уу? Тэгээ чи түүнд ямар номнууд авчиж гэж байгаа? За энэ байна. Нэгд нь гэртээ хоол хийх жор. Хоёрт нь хэрхэн саяыг хулгайлах вэ? Гарын авлага. Гуравт нь хүнийг уян хатан болгодог йогийн дасгалууд. За энэ номнуудыг л авчиж гэж байна да.